Тэгэхээр би түрүүн хэллээ шүү дээ. Тэнд хүн амьдрах хүний төлөө нийгэмд байгаа учраас тэнд амьдарч байгаа тэр 7-8 монголчууд бол зовлон ярьж элчин сайдын яам дээр ирдгүү маа л гэж. За. Ягаад гэвэл тэнд чинь Ажилд оруулаад өгөөч, сургуульд оруулаад өгөөч гэж байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. За. Сургууль нь үнэгүй хөөе найзаа. Бүх хүүхдүүд нь үнэгүй ном, цүнх, iPad бүх юм үнэгүй цаанаас нь тавиад өгч чинь. Эмнэлэг домлог гэдэг ингээр үнэгүй үн төлбөргүй хэвтээ дэмжлүүл чинь. Халамжинд дэмжсэн юм шүү энэ үү? Энэ халамж биш шүү дээ. Хүний байх ёстой л нийгэм төрөөс үзүүлэх ёстой, иргэдэд үзүүлэх ёстой л тэр л нийгмийн баталгаа шүү дээ. Энэ халамж биш шүү дээ. Хүний байх ёстой л нийгэм төрөөс үзүүлэх ёстой, иргэдэд үзүүлэх ёстой л тэр л нийгмийн баталгаа шүү дээ. Тэр л нийгмийн баталгаа шүү дээ. Тэр л нийгмийн баталгаа шүү дээ. Тийм ээ. Энэ халамж биш шүү дээ. Тийм ээ. Хүний төлөө. Тэр болоо.